Аргалын утаа бүргэлсэн малчны гэрт төрсөн би. Атар хээр нутгаан үлгий минь гэж боддог. Цэнхэр манан суунагалсан алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутгаан сэтгэл багтан харахад үлээж байгаа салхин үнсээдэж байгаа юм шиг өршөөлт ээжийн минь гар илээдэж байгаа юм шиг хэмээх. Хүн бүрийн аманд уншигдаж чихэн тоногшсон би Монгол хүн шүлгийг Баянхонгор нутгийн уугуул зохиолч, яруу найрагч Чойжлын чимэд бичсэн билээ. Эрхэм зохиолчийн нутгаас энэ зуунд дуурсагдах Монгол баатар төрсөн нь Санжийн Батөчөр билээ. Түүнийг нутгийн түмэн Хончин Баатар хэмээн хочилж, Баянхонгор аймгийн 3 булаг сумыг Огоо Баатрын нутаг гэж ярилцсан. Ийм л түүхтэй Баатрын амьдралын жимээр бид явсан юм. За Батчир Баатрыг бол би одоо хүүхэд баг залуунаас оюутан цаг үедээ бол бас ойрхоноос одоо уулзаж ярьж ингэж явсан. Энэ хүн бол маш хөдөлмөрч, маш хиймэрлэг, ийм одоо Баянхонгор тон төдийгүй Монгол улстай үлгэрч ийм ондог хөдөлмөрч хүн. Огоо Баатар ч өөрөө бас хүчирмэг хүн байсан юм аа. Ер нь манай 3 булгийн хангаачин бол одоо аймгийнхаа хамгийн сэрүүн бүс юм. Ямар хүйтэнд одоо дахны өмөр чадвараа тойрчгүйгээч дулаацдгүй ч тэгээд. Тэгээд өөрөө тэгж байсан. Яг тэгээд бэл ямэл явахгүй чаданаг нудрахтаа дээлтэй. Тэгээд сайн шудардаг маар. Шудардаг гэхээр юу одоо зүтгэдэг маар сонгоод тэгээд уургалдаг. Тэгээд хоёр шудраад тэгээд сайлга гармаар би ингэж халуусдаг гэдэг байсан. Тийм хүн байсан бид. 1921 онд Сайн Ноёнхан аймгийн Пүрэв гүний хошуу, одоогийн Баянхонгор аймгийн 3 булаг сумын нутагт Малчин ард Санжийн 2 дахь хүү болон Батөчөр Баатар мэндэлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа л мал маллах арга ухаанд суралцсан байна. Адуунд дуртай, малд нүдтэй хүүхэд байсан гэдэг. Батөчрийг 17 нас хүрч байхад цэргийн албанд татаж 1939 оны халах голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, тэр бүхэл тагнуулын салааны дарга байсан тухай баримт бий. Тиймээс ч Батөчөр цэргийн андууттайгаан дотноос нөхрөлдөг, тэдч түүний гэрээр ирдэг байсан тухай үр хүүхэд нь дурсан хэлж байна. Өөрөөр хэлбэл Батөчөр малчин хүн байгаад зогсохгүй, дайчин, байлдагч, цэргийн албаа нэр төртэй Сахилга баттай хаасан нэгэн байжээ. (1939, 1940 оны одоо айлдаанд оролцож явсан Ахмад Айчин өөр одоо тагнуулын салаанд аргаар ажиллаж байсан. Ийм сонин баримт. Нөгөө нэг баримт нь бол энэ 2 дайнд оролцож ирээд нутагтаа ирээд 3 булаг сумын засаг дарга, сумын засаг даргаар томилогдсон юм байна. Гэтэл бол энэ хүн өөрөө татгалзаад би бол одоо сумын засаг дарга болохгүй. Одоо малчин болж энэ одоо сум орондоо үлгэрчээ одоо ийм тэргүүний хүн болно гэд засаг даргаасаа татгалзаад малчин болсон. Мал тууж, жин тээх ажил эрхэлж байгаад нэгдэлж хөдөлгөөнд оролцсон хөгжил нэгдлийн гишүүн болсон байна. Нэгдлийн малчин болохдоо эм хонь 1200 гаруй эр төлөг хариуцсан маллаж, ашиг шимийн бүрэн гүйцэд ашиглаж, нэг хоньны амьдын жинг 44-өөс 55 кг хүргэж байсан гэдэг. 520 эм хоньноос 520 төлөв бойж уулж, нэг хоньноос 1500, хурганаас 700 г ноос ашиглаж, нутаг орондоо төдийгүй улс нийтийн анхаарлыг татжээ. Тиймээс ч хөгжил нэгдлийн гишүүн Санжийн Батөчөрт 1959 онд Сүхбаатарын одон гардуулсан юм. Манай аппал ер нь айгүй тийм сонин хүн байсан. Ингээд нэг юмд ингээд очиод ирэхдээ минийхөө одоо тийм юмыг тэгж хийдэг юм бэ. Ийм юмыг ингэж хийдэг юм байна. Өөртөө одоо хэрэгтэй юм тусгаж авч ер нь бол сургаад болж ажилдаг. Ер нь ээж маань ч гэсэн
Нэг юм ингээ хийгээ сурцсан байхад амьдралын чинь нэг ухаан шүү, сургамж шүү. Чиний ерөөсөн сурсан юм бол ингээд эрдэн болж явнаа л гэсэн би үндслээр л ингэж хөдөлмөрлж ирсэн дээ. Чи айгүй мундагтай сургуулийн хамгийн авар хүүхэд болоод чи өнөөдөр аавыгаа баярлуулж байна. Цааш чи хавар голоорой гэж хэлдэг байсан. Би ажилчин болоод Хөдөлмөрийн баатар болж чадаагүй ч гэсэн тэрүүний ажилчин болсон. Эрмэл ажиллаад би 30 жил ажиллаж исэн. Оюутныг даалгаж яваад ирсэн чинь аав миний урдаас гүйж ирснэ. Хүүх ямаг санаваа гэд маха барьцсан, цайгаа барьцсан орж хурд ичсэн. Тэгсэн чи ээж чи хүүхс суулгасангүй гэд тэр хоёр тэгжсэн. Гэтэ манай ээж чинь аюу мундаг хүн байсан. Ажилд их мундаг. Нявхар шудраг хүн байсан. Гурван булаг сум төдийгүй Баянхонгор аймаг монголчуудын анхаарлыг татсан Хончин Батөчрийн мал малгааны туршилгаар тухайн үед баримтат кино хийж залуу малчдад үлгэр болгон үзүүлж иржээ. Улаанбаатар хотоос 1000 шахам километрийн цаана орших нутагтаа адуу маллаж, хурдан морь уралдуулж, хонь малаан хорогдолгүй бойжуулж, өвс тижээлэж хангалттай бэлтгэдэг байсан учраас зуд зурхан ган гачгийг даваад л гарчихдаг. Түүний гэрхийн намжилмаа хөдөлмөрч гэдгээрэн нутагтаа цуутай нэгэн байж, улсын авраг төлчин болж байсан түүхтэй. Ийм л хөдөлмөрч гэр бүл их ажлын хажуугаар 7 хүүхэд төрүүлж өсгсөн. 5 ихрийн бууцсандаа Батөчр Баатар өөрөө үрсээ их барьж авч хүйн ээж нь болж байсан сонин содон түүхтэй. Манай ээж бол улсын авраг төлчин 64 онд болсон байдгийг. Манай ээж бол нэг өргөмөл айлын хүүхэд хоёулаанд байсан. Игчдүү хоёр. Одоо миний сайн мэдхийн одоо энэ гурван булаг хайрхныхын цаатлын Авхай гэдэг газар төрсэн байлээ. Аав маань нөгөө улсын их хурлын депутатаар 4 удаа сонгогдсон байгаа. Жилдээ 2 удаа Улаанбаатарт нөгөө цуулганд явдаг. Тэр нь бараг сар болж ийж ирнэ шүү дээ. Тэр хоорондох ажлыг ээж л гүйцэтгэж шүү дээ. Хүүхдүүд бид нар хийж л байгаа. Тэгтэн бол ээж байхгүй бол бид нар юу гэх юм. Их ажилчин хүн байсан. Юу аавыг хуралд явсан хаагуур нь хурдмаар тойчин тэг хүн байсан манай ээж. Тэгээ цагаан хэд их сайхан авдаг хүн байсан. Энэ миний сууж байгаа энэ газар бол Баянховөр гэдэг газар. Би ихээсээ долуулаа. 7-оос 6-гийн энд их барьж авсан. Энэ нутг бол миний төрсэн газар ухаас уус гэр бүлийн 6 одоо хүүхдийн хүн холбооны газар гэж ойлгодгийг юм. 11 сар өнгөрсөн. Тэгсэн чинь аав. За миний хүү гараараа хон бэлчээ шүү. Засараа дуу. Хоноо готондоо байлгаа шүү гэдгсэн. Тэгсэн ээж минь тэр баруун гатвчанд байж шүү. Арга төвшөө сууж. Гэхдээ хүүхэд юм болохоор зэрэг хоноргоо гүйж гараал байсан чинь гинтгэл хорог шиг майлж өрлөөлөх шүү. Гэхдээ тэгэл бууцандаа өсчирээ готондоо ороод хайсан чинь байхгүй. Одоо тэр үе чинь яг мал нэхэмчлэгдсэн байсан. Дараахан манайх чинь амны нэгдлийн 1000 тонтой байсан дөө. Аминдаа үлдээсэн өдөртөө. Тэгсэн чинь авдан хэлэг санаатаа ороод ирсэн чинь аав маань хараа миний хөө нэшэнд бооцсон нөгөө дүүгээ маань ийм боовгүй хүүхэд төрсөн шүү дээ. Боовгүй дүүтэй боллоо гэж тэгжсэн. Тэр л их тод санаанд байдгийг. Социализмын үед хөдөлмөрийн баатар цол авна гэдэг амаргүй их давааг давж ажил нуглаж үнэхээр үлгэр жишээ байж гэмээн хүртдэг байсан гэдэг. Баянхонгор аймгаас Батөчрийг бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатарт тодорхойлоход улсаас 2 жилийн турш ажлыг шалгаж, амьдралыг нягтлж, чухам энэ төрийн том цол өгөх хүн мөн үү биш үү гэдэгт хяналт тавьж байсан түүхтэй. Ер нь Батөчр Баатар бол одоо Баатарын болзол гэдгийг бол 62-нд биш. Бараг 60-нд 1960 онд одоо болзол ангасан хүү юм байл. Энэ хүний ажлыг 2 жил шалгасан гэдэг. 2 жил шалгаж байж, нэлээд шүүлтгүүр болж байж, хэдэн удаа намын төв хорооноос одоо комисс ирж байж, тэгээ 63 онд одоо хөдөлмөрийн баатар байна болгосон.
За надад бол түүхэн тоо баримт байна. Тухайлах юм бол. Яг одоо өнөөдрийн өнцгөөс одоо хэлэхэд бол ер нь нэг гэрүүлийн хоёр хүн ийм их ажлыг амжуулж одоо болж л байсан байх та гэмээр. Одоо би ганцхан жишээ ярив. Одоо нөгөө түүх баримтаас би харж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө өвлийн бэлтгэл хадлан хичээл бэлтгэл жишээ байгаа юм л та. Тэгэхээр энэ Батчирбаатар маань бол одоо 61 62 онд ногоо өвс 43 тонн гэж байна. Цагаан өвс 5 тонн. Тийм ээ. Тэгээ хужир 700 кг. Тэгээд одоо овиос хэвэг ингээд харганы одоо мах тос энэ одоо үндсэндээ нийлээд одоо 100-аас 310 кг. Энийг бэлдэж тэгээ өвлийг өнтөөд авч мал сургын одоо онд минд оруулж ингэж явсан ийм хүн байна. Зүгээр энэ тоо өрөмтийг хараад үзэхээр бол үнэхээр одоо хоёр хүн ийм богино хугацаанд энэ их ажлыг одоо бүтээж чадахгүй юу? Үнэхээр одоо хөдөлмөрч шармайлттай хэдий завандаа тэр олон хонь хариулж явах явцдаа ингэж бэлддэг байна гэдэг юмыг бол би бас тэр судалгаа түүхийн баримтыг үзэж явахдаа бас гайхчихлаа байлаа. Миний санжинд болохоор сүрэн санж удаахан манай энэ Батчир гэдэг миний одоо нах зах ийм хүн байсан. Тэгээ энэ хүн маань бол одоо 50-51 хоноос одоо малд аж ахуйр бол одоо өөрийн хүч чадал дээр зоргоо хийж малчин болсон. Тэгэл малчин болох хугацаанд одоо тэр үеийн тэр төлөвлөгөө норм тэр мал өсгөх одоо хэдэн мал өсдөг тэр зарчмыг л одоо бүрэн баримтлаж тэгж мал аж ахуйдаа өөрийнхөө өстой бүхэл бие сэтгэл одоо байдаг хүч хөдөлмөр бүх юмаа зориулж одоо ажилласны үр дүнд 62 хонд миний нах зах бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар цалыг авсан ийм алтартай хүн. Миний ээжийн аав Саран гэж хүн хүрээмар л миний ээжийн талынхан болохоор Гурван болог гэдэг ийм залгаа хоёр сум байдаг. Тэгээд миний ээжийн одоо би чинь нагас талаас манай 4-р одоо Санжийн Батчир гэж хүний 4-р үед дээр нь одоо би төрөн гарсан жудо бөхөр одоо Монгол улсын гавь төмөрчин гэдэг ээжийнхаа талд бас удам судраа бас гайгүй авч яваа тийм хүн. Тэгээд эцсийн дүнд энэ хүн үнэхээр хончин баатар юм байна гэж хүлээн зөвшөөрч 1961 онд бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар цолыг түүнд гардуулжээ. Гурван булаг сумын улаан буланд нутгийн төмөн пэг дүү. Хүүхэд хөгшөдгүй хүл гიშгэх цайгүй байжээ. Баянхонгор аймгаас төрж байгаа анхны хөдөлмөрийн баатараа төрж өссөн, ажиллаж амьдардаг гурван булгийнх нь угтан авсныг өнөөдөрч нутгийн иргэд дурсан гэж байна. Миний аав тэр гурван булах сумын нэгдэлд барилга барьж байгаа. Конторын барилга. Яг нэг аавыгаа дагаал тэнд нэг зомгол багэрүүгээ нэг шоу авч явах гал ноцоох юм авч явах гэж байгаад тэнд байгаа бүх хүн хуралд ороорой л гэсэн. Тэгэл би чи одоо юу вэ? 7 настай байсан. Дараагийн жил нь сургуульд орсон юм байна шүү дээ. Тэгээ миний сэтгэлд бол хамгийн тод үлдсэн юм. Одоо хөдөлмөрийн баатараа хүлээж авч яваа анхны хуралд орж байсан. Одоо хөөхт багхийн цаг юм да. Санаанаас одоо хүртэл гардаг. Тэгэхэд шахгон тохой гэдэг газар байж исэн. Тэгтэл нэг өглөө манай сумын дараа бигэрмэч гэдэг хүн 60 дээрэл биднийг аваад явсан. Юу болсныг би мэдээгүй. Эх орон 52-оор аав чинь хөдөлмөрийн баатар болжээ гэж манай ээж хэлж ирсэн. Тэгэхэд би хөдөлмөрийн баатар гэдэг юмыг бараг мэдгүй шахуу байжсэн үстэй. Сумын төвдөр одоо Баянхонгор аймгийн Сүхбаттар гэдэг тийм хүн ирсэн байжсэн. Тэр жилээ энэ 108 ангаа хувьдастай шаргал зүйтэй аршаанда бид нар амарч үтсэн. Хончин баатар маань 1970-аад онд аймгийнхаа Жинстэй суманд 10 дугаар анги төгсөж, илгээлтээр мал дээр гарч байгаа 12 залууг халамжлан авч
Өөрийн мал моллох арга ухаанаа зааж сурган ажил амьдралын замд хөтлөн оруулжээ. Бид 12-д Эфрикийн нэг залуу малчдаг да. Одоо нөхдөд танилцуулъя. Залуу малчны сургуулийг байгуулагдж байсан 64 онд. Тэгээд тэр үндэ 46 хүүхэд цуглараад жилийн курс хийгээд малын багамч зоо техник анхны мэдээлэлтэй болгож төгсгсөн. Тэгээд тэр хичээл хийж одоо энэ Огообаатар энэ багшийг одоо хичээл заалгаж урьж ирж дадлаг практикийн хичээлийг хийлгэж байсан. Заалгаж байсан биднэрт. Хөдөлмөрбаатар багшийн шав болж явсандаа их бахархаж явдаг ч тэвгүй. Эдгээр залуусын дотроос хөдөө аж ахуйн ухааны доктор Орогдол, биологийн шинжлэх ухааны доктор Дүгүрмаа зэрэг алдартнууд төрөн гарсан юм. Монголын хувьсгал залуучуудын эвлэлгээтэй эзэд болно. Юуг бол одоо Батбаатарын маань за ер нь олон далдарсан үгээр Огообаатар гэж тийм үү? Авгаалах. Мань хүнийг одоо гэр бүлээр нь одоо намжилмаа гэж. Тэгээд биднийг одоо халамжлан хүмүүжүүлж буюу багшаар тавьж ингээд жинс суманд гарсан. Мал малж яасан тэр тухай бол Монгол телевизийн анхны баримтат кино гарч ирсэн. За 10 минутын кино бий. За түүнээс гадна одоо энэ юуны залуучуудын юмсанд бол одоо бид нарыг бүтэн нүрээр энэ одоо гаргаж бичиж ингэж байсан да. Мөн Хөдөлмөрийн Баатарын бууцнаас улсын авраг малчин төрсөн гэт гурван бүлэгчүүд Огообаатарын тухай хөөрөн ярина. Баянхонгор аймгаас Монгол улсын Хөдөлмөрийн Баатар цолтон 22 төрөн гарсан байдгийн 14 нь хөдөө аж ахуйн салбараас төржээ. Түүний 2 нь гурван бүлгийн. 1961 онд Санжийн Батбаатар Хөдөлмөрийн Баатар цол бүрдсэн бол Тууварчдаас Бархсын лавга энэ цолонд хүрсэн. 30 гаруй жил туувар тууж улсын бэлтгэлийн мал хорогдолгүй хүргэж байсан амжилтаар нь ийхүү үнэлж шагнаж байжээ. Өөрөөр хэлбэл Баянхонгорын 3 бүлэг сумаас төрсэн 2 баатар маань малчид байсан гэдгээрээ онцлог билээ. 12 оны нийгмийн 3000-аад төлөх хонтой төлөөлбөр авсан гэж хармаж байна. Одоо гарч амжилттай байгаа шүү. Огообаатарын түүхийг өнөө цагтаа харьцуулашгүй. Тэрээр бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын депутатаар 2 удаа нутгаасаа сонгогдсон ирэх юм. Тиймээс ч нутаг орныхон хөгжил, бүтээн байгуулалтанд гар бие оролцсон сэтгэл санаагаан чилээн явсан хүн. Түүний ч мэддэг нутгийн удирдлага Батбаатарыг 3 бүлэг сумын засаг дарга болооч гэсэн санал тавьжээ. Харин Батбаатар малчин болох сонголтонд үнэнч үлдсэн юм. Дарга олдох биш, малчин олон байвал улс орон хөгжинөө хэмээн тэр ярьдаг. Өнөө цагийн залуус бол даргаыг л сонгох байсан байхаа да гэж хонгор нутгийнхан хуучилж байлаа. Огообаатар адуунд дуртай, эмнийг сургадаг, хурдан морь уралдуулдаг нэгэн байсан. Түүний уйсан хүрэн морь, хээр морь, сум аймгийн наадамд айргийн тавдад авхидаг. Үнэхээр л хиймэрлэг хөдөлмөрч ярих хүн байсан гэж 3 бүлгийнхэн дурсан ярьж байна. Батчир гэдэг хүнийг бол би багасаа мэднэ. Манайхан бол айл сахалт энэ Цэнгэлээ модгтын ямаар бол бид нар айл сахалт байдаг байсан. Морь зэрэг бол их сайхан уйждаг. Моринд нь их хурдлж байсан. Хүрэн мөр хээр мөр хоёртай тэр хоёр нь бол ер нь хээр мөрөнд төрүүлээл хүрэн мөр наман гүзүүдэл ер нь тэгээ чэжний тавдлах багтдаг мөрд байсан. Энэ Баянховөр гэдэг чинь энэ чинь надад бол их сонин учрал тохиосон юм шиг байгаа. Нутагта олон жил төрүүлсэн тэр фермер намайг төрөөд байж хахад манай аав ээж хоёр үүдээ онгойлгоцсон гээд байж исэн чи хавар 4 сарын 22-нд тэр мөр басоогоор төрж исэн чи. Тэгээ би тэр мөрийг олон жил унсаа хурдан мөр. Нутагтаа бол Огообаатарын хээр гэдэг алдартай байсан нутаг. Танаа өвөөчин мундаг адуучин байсан. 60 эд настай хүн чи эмэг сургаал. Зургачаа хээ нэг унчих юм болов гэсэн хээ нэг суугчаад бугаахаа явж өгдөг. Тийм мундаг хүн байсан. Өндөр том биетэй,
сайхан хүн байсан. Тэрийг л би хамгийн их одоо ерөнхийдөө бол яг нэг малчныхын зүгээс бол Баатар хаяа хот орно. Депутат хүн улс нийтийн хуралд сууж хөгжил цэцэглэлтийн тухай сонин мэдээлэлтэй ирнэ. Улаанбаатар хот ороод ирэхдээ чихэр жимс нар хамб нандин чавга авчирна. 3 булгийн хүүхдүүд Огообаатар хотоос ирлээ гэд гэрээр нь дүүрэн цуглана. Сумын хүүхдүүдэд хүрэлцгээр амттан авчирдаг байсан гэж Батөчир Баатрын хүүхдүүдэд дурслаа. Аав маань нуруулаг, төв, нэг хоромж зүгээр суудаггүй хүн байсан. Гэр бүлдээ халамжтай, үр хүүхдээ Монгол ухаанаар хүмүүжүүлсэн хүн дээ. Тиймээс ч өнөө цагт хөл алдахгүй хүний дайтай амьдарч яваа нь эцэг эхийн маань ач хавьяа гэж үр хүүхэд ач зээ нар нь өгүүлж байна. Ач нартаа хүртэл нэр өгч нэр хугарахаар яс хугар хэмээн хэлдэг юм шүү гэж захиж иржээ. Манай аав ерөөсөө тийм эд материал ерөөсөө авчирдаг байсан. Нэг юм дугуй юу стеж ихэр. Тэгээ нар хамб гэдэг байдаг шүү дээ. Тийм юм дөрүүлжээ хайрцагтай авчирна. Манайхаас л баахан хүүхдүүд ингээл цуваалгараад. Би яасан ч хүүхд танаа аав чи ирсэн байна. Чихэр өгж гэнэ. Нэг чихэр өгнө. Аав ерөөсөө тийм хайрцаг хоёр л юм авчирдаг. Өөр ерөөсөө. Тэгээ нэг цумын төвийн хүүхдүүд ерөөсөө тэр сургуулийн хүүхд одоо бодоход нэг хэдэн зууч хүүхд байдгээс нэг тэр хүүхдүүд л бүгд чихрээр хангадаг тийм хайрцагт одоо хэд байдгийг би мэдэхгүй юм. Тийм юмтай л байдаг гэсэн шүү ер нь. Тийм миний нэрийг ч юм бол Тунгалаг гэдэг өвөө өгсөн. Манай аав чинь би Даваасран гэдэг хүний том хүүхэд нь. Тэгээ том хүүхэд эрэгтэй хүнд Тунгалаг гэдэг нэр өгөхөр чинь бас тийм зохимжгүйгээд манай аав бол гэсэн чинь манай өвөө чи одоо ийм нэр бүх юм Тунгалаг сайхан байдаг. Талаас нь энэ хүүхдэд ийм нэр өгөх ёстой гэд миний нэрийг өгсөн. Энэ нэрийг өгөхдөө бол манай аавыг нэр гэрчлэгээ авахгүй явахад бол энэ нэрийг өгөхгүй бол одоо аав хүү биш болно шүү. Энэ нэрийг л заавал энэ хүүхд өгөх ёстой гэд энэ нэрийг өгсөн. Одоо би энэ нэрээр ч гэсэн бахархдаг. Өдөө зэрэгтэй яваа. Биднээс энэ сайн сайхан яваа мөн өвөөгийн ач буян их байгаа бас гэж бодож идэг. Намайг жоохон байхад бол бас 6-7 настай байх үеийнхээ өвөөгөө хальт санд. Тэгээ биднээс бол манайх ч өвөөгийн хашаанд амьдардаг байсан. Баянгор аймагт төрж өсөөгөөч гэсэн ажил хөдөлмөрийн гараа эхэлж байгаа сайхан нутаг минь. Би энэ нутагт ирээд хамгийн түрүүнд огшиж, хайрлаж тэгээ энэ нутагт ирсэн бас зорилгууд тийм нэг бол миний өвөө. Манай аав ч гэсэн анх намайг Баянгор аймагт явах зүг. Миний төрсөн нутаг өвөөхөө нутагт очиж ажиллаж амьдрах гэж байгаа юм чинь. Сайхан байна. Зүв байна. Бидний сайн сайхан явж байгаа бол энэ хүний олон түмэнд хийсэн баатарлаг, гавьяалаг, хөдөлмөрлөг зүйлээс нь болж бас эдийн хэмжээний чиний сайн сайхан явж байгаа ах гэж бол боддог. Хөдөлмөрийн баатар өвөөхөө бас түүх дурсгалыг хүндлээд орон нутагт нэрж ажиллаад тэгээ бас бид бүхэн бас өшөө дурсгалыг хийх гээд явж байгаад бас туул их баяртай байгаа. Санжийн Батөчир Баатрыг булган сүултээ хончин гэж баян хонгорчууд бэлэгшээдэг. 1961 онд тэрээр Хонгор нутгийн анхны хөдөлмөрийн баатарт солтон болсноос хойш 22 эрхэм энэ алдрыг Баян хонгор аймгаас хүртэжээ. Гавьяат солтон бол чамгүй их мэндэлсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь Баян хонгор нутгаас төрсэн хөдөлмөрийн баатруудын 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбар их. Хончин, тууварчин, тэмээчин гэд нэрлэж болно. Уламжлалт мал аж ахуйн хөгжүүлэх, өв соёлоон дээдлэх, Монгол зан заншлаан авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөө орон нутагтаа эзэн нь байж, улс их орноо хөгжүүлэх зорилго тавьсан ийм л баатрууд залуу үедээ үлгэрлэл болж 100 дуурсагцаар байгаа юм. Баян хонгор нутгаас олон сайхан хөдөлмөрийн алдартнууд мөн одоо хөдөө аж ахуй, барилга, уулуурхай гэх одоо олон салбараас усрын аж ахуй олон салбараас одоо энэ хөдөлмөрийн баатар гэсэн нэрхэн хүндтэй алдрыг хүртсэн хүмүүс байдаг. Тэгээ энэ бүхний анхдагч нь одоо манай Баян хонгор аймгийн 3 төлөвсний уул Монгол улсын хөдөлмөрийн баатар Батчиргой юм билээ. Амархан олддог ийм алдар гавьяа биш. Нэгэн одоо
зүтгэл хөдөлмөр өндөр одоо амжилт гаргаж байна. Энэ одоо хөрд юм аа. Батасэрбаатар нь одоо Ууганбаатар, Баян-Хонгортой их ажил бүтээсэн олон баатрууд төрүүлж булган сүйлтэй баатар байсан байна. Огоо Баатрын үр хүүхэд нутаг усныхан ч түүнийг дурсан санахын зэрэгцээ. Хонгор нутгийн хаан Хоймор болсон Эрдэнэ хайрхан уулын хаан бэлд түүний хөшөө цогцлборыг сүндэрлүүллээ. Гүрэн уралхуй компанийн хамт олон Монгол улсын хөдөлмөрийн баатар Санжийн Бат очрын хөшөө дурсгалыг урлаж нутагт нь заллаа. Өвөөгөө маань хөшөө нутаг оронд маань ингэж босч байгаад маш их баярлаа. Даваасарахта бүр их баярлж байна. За Сумандаан бол бидний хувьд энэ Алдатан гавьтнуудаа мөнхлөх залуу хожидын таниулах үүднээс өвийн тангимдаа музейн тангимдаа бол бид хүн түүх намтрыг нь бол байнга хадгалж байдаг. Тэгээ энэхнийг одоо хүүхд багчуудаа мөн таниулна гэж ажиллаж байгаа. За цаашдаа бид хүн бол яг энэ хүнийхэн тухай одоо тусгаарлан тийм танхим байгуулах юм бодолтой ажиллаж байгаа. Анх удаа Хончин Баатрын хөшөө Хонгор нутагт ийхүү заларлаа. 100-ны хөгжлийн түүхэнд нэр алдран тод мөнхөлсөн ардын хүнсгэлтэй нас жацуу анхны хөдлөрийн баатрын гэрэл төгшөө сүндэрлэн боссон гэгэн өглөө ухтаж байна. Утга тэнгэрийн хаяанаас хувилгаан цацрагт наран гилээ алсын барааг ширтэн зогссон хөдлөмрийн баатрын хөшөө алтан сүлт нутгаан толдон сүндэрлэн бослоо.